За бид журнал дээр журнал шийдэндээ дансны харьцаг зөв хичээд байхад дансны за жишээлбэл Цэм Чохоо гэдгээс манай хаан гэсэн харилцах данстай хааныг сонгон борлуулалт гэхээр 30 сая төгрөгөөр бичиж өгсөн. За энэ дансны бичлэлцүү байтал Б баганд үссэн алтай болон тухайн одоо G багныг шалгано гэсэн бахан G баг гэдэг маань дэвтэлд байгаа данс шалгано мөн К талд байгаа дансыг шалгано гэсэн алтай өгсөн байна. За мөн мен шийтэнд орж харахад мен шийтэнд за 10 алтай байна гэж байна. Мөн баланс эцсийн үлдэгдэл тэнцээгүй мөнгөн гүлгээний тайлан зөв хэсэг гэсэн алдаанууд үүссэн байна. За ийм алдаа үүснэ нөхцөлд хэрхэн яаж засах вэ гэхээр санхүү дотрын тайлангийн за дансны кодчлол оруулах гэсэн хэсгээс дансны кодчлыг шалгаж үзнэ. За тэгэхээр бид нар хаан гэсэн харилцах данстай гэтэл дансны кодчлол төр байгаа утга маань худалдаа хөгжлийн банк гэсэн дансны кодчлын утга байна. За үүнийг хаан банк болгон өөрчлөе. За мөн дансны кодын утган дээр хаан гэсэн дансны кодчлыг оруулж өгье. За ингэж оруулж өгснийхаа дараа журнал шийднээс Б баганд үүссэн алдааг харъя. За журнал шийдэнд үүссэн Б багны алдаанууд шүүлт болон засагдсан байна. Мөн М шийдэн дээр үүссэн алдаанууд мөн засагдсан байна. Үнэхээр та журнал бичгтээ гол анхаарах зүйл маань дансны кодчлыг орж тухайн аж ахуйн нэгж байгууллагатай хамаарсан дансны кодчлыг зөв тохируулж өгснөөр таны тайлан алдааг гарна гэсэн үг.